Орлогын тайлан дэлгэрэнгүй 1, орлогын тайлан дэлгэрэнгүй 2, орлогын тайлан хураангуй гэсэн давчлуурууд ямар үүрэгтэй вэ гэдэг талаар үзье. Орлогын тайлан хураангуй гэдэг бол бид нэр санхүүгийнхаа тайлан балансыг гаргасны дараа орлогын тайлангаа хураангуйгаар нь хэвлэх ёстой байдаг. За тэгэхээр хураангуйгаар нь харах юм бол орлогын тайлан борлуулалтын орлого, борлуулалтын өртөг нийт ашиг, борлуулалт маркетингийн зардал, ерөнхий удирдлагын зардал гээд хураангуй байдлаар бол харагдаж байна. За тэгэхээр бид нэр хэвлэхдээ бол хураангуйгаар нь хэвлэж тушаах нэ. За тэгвэл борлуулалт маркетингийн зардалд энэ 11 сая 192,800 төгрөгийн зардал дээр яг ямар зардлууд борлуулалт маркетингийн зардлыг бүрдүүлсэн юм бэ гэдгийг нь дэлгэрэнгүйгээр нь харъя гэх юм бол орлогын тайлан дэлгэрэнгүй 1 гэсэн давчлуурын тусламжтайгаар дэлгэрэнгүйгээр нь харж өгөх боломжтой гэсэн. За борлуулалтын орлого дээр бол бараа бүтээгдэхүүн борлуулсны орлого байна. Борлуулалтын өртөг бол шууд материалын зардлаас зөвхөн бүрдсэн байж байна. За харин борлуулалт маркетингийн зардал бол цалингийн зардал, эндээшийн зардал гэх мэтчлэн зардлууд орсон байх нь байна. Ерөнхий удирдлагын зардалд ийм зардлууд орсон байна гэд задаргаагаар нь бол харах боломжтой. За тэгэхээр орлогын тайлан дэлгэрэнгүй 2 гэсэн давчлуурыг ямар үед ашиглах вэ гэхлээр А маягтаар санхүүгийн тайлан балансыг гаргаж байгаа тохиолдолд. За би 2013 оны 9 сарын 31 гэж байгаа учраас энэ бол Б маягтаар харагдаж байна гэсэн. Б маягтан дээр орлогын тайлан бол нэг багант тухайн тайлан хугацааны орлого зардлууд харагдаж идэг. За харин би А маягт гэж сонгоод өгье. Тэгэхээр А маягт буюу жилийн эцсийн тайлан дээр орлогын тайлан бол 2 оноор харьцуулсан байдлаар бол харагддаг. За орлогын тайлан дуудаад харъя. За А маягтан дээр 2 оны харьцуулсан байдлаар орлогын тайлан гарах ёстой. Тэгэхээр 2013 оны тайлан гаргаж байна гэж үзэх юм бол 12 оны орлогын тайлан, 13 оны орлогын тайлан 2 он зэрэгцүүлсэн байдлаар гарч ирсэн байж байна. За тэгэхээр энэ тохиолдолд 4-р улирлын тайлан гаргаж байгаа тохиолдолд орлогын дэлгэрэнгүй тайлангаа 2 оноор харьцуулсан байдлаар хэрхэн гаргах вэ гэхлээр энэ 2010 оны 12 оны үлдэгдлүүдийг гараасаа зоож өгөх шаардлагатай. За энэ дээр эхний үлдэгдлийг зоохын тулд орлогынхаа тайлан бид нэр дэлгэрэнгүй 2 гэдгээр нь дэлгэрэнгүй болгож жагаад нэг бүрчлэн бид нар орлогын тайлангуудаа зооход өгөх боломжтой юм аа. За энэ дээр бол дэлгэрэнгүй болсон байна. Энэ дээр бид нэр тухайн өмнөх оныхоо орлогын тайлан гараасаа нэг бүрчлэн зоогоод өгнө. За ингэж зоож өгснөөхөө дараагаар бид нэр орлогын тайлангаа хураангуйгаар харахад бол 2 он харьцуулсан байдлаар орлогын тайлан бол харагдаж байна гэсэн. За тэгэхээр орлогын тайлангийн дэлгэрэнгүй 1, 2, хураангуй гэсэн давчлуурууд ийм үүрэгтэй байх нэ.